Та бүхэнд Улаанбаатар хотын төвд байралтай уртцагаан үйлчлэгээний төвийг дахин төлөвлөх ажлыг танилцуулж байна. 18-аас 19 дугаар зууны их хүрээ хотын дэвсгэр зургаас зам дагууыг нүүлэн байрлуулсан анхны хулдааны барилгууд харагдаж байна. Улмаар энэ дагуу өндөр хоршоо, шар дэлгүүр зэрэг томоохон хулдааны барилгууд баригдаж, үйл ажиллагаа нь улам өргөжин иргэдийн хулдаа үүсгэний чухал зэг болсон юм. 20 дугаар зууны дунд үед архитектор Б. Дамбийн ямын бүтээл болох үйлдвэр хоршоолол хулдаа үйлчлэгээний нэгдсэн барилга баригдсанаа бидний мэдих уртцагааны гудамж өнөөгийн дүр төрхөө олсон юм. Энэ үед хотын дүр төрх нь энгийн, ногоон байгууламж хангалттай, амьдрах орчин сайтай, хүн төвтэй хот байсан. Харин нийгэм шилжилтээс хойш барилгын хөгжил томоохон дэвшилт гарсан хэдиж тэр хэмжээгээр хүн дээлтэй бос машин төвтэй хот болсон юм. Тиймээс бид урд нийгмүүдийн архитектур хот төлөлтийн давуу талуудыг нэгтгэхээр зорилоо. Одоогийн уртцагааны барилга нийт 11 блокоос бүрдэх ба үүнээс 5 блокийг нь авч үлдэн хэв шинжийг нь хадгалав. Үлдсэн хэсгүүдийг өндөрлөн барилгын талбай хэмжээг нэмэгдүүлж, орчны барилгаас хамааран ОБМ-ийн хөдөлгөөнд оруулснаас гадна тус бүрийг 3 хүчинд хуваан, босоо тэнхлэгийг дагуу хөдөлгөж, барилгын цул хэлбэрийг харааны түвшин дагуу сэргэжүүлв. Хуваасан хэсгүүдийн дээвэрт эртний асар орой дээврийн хэм маягийн шингээснээс гадна дээврийн хийцлийг сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжтай хослуулан төлөвлөв. Бид энэ төслөөрөө дамжуулан хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, нэрийн хуудас бүхий барилга бүтээх бүрэн боломж байна. Баярлалаа.